хөтөлбөрийн хураамжийн $450 дээр $100-аас $200 буюу дунджаар $150 нэмж төлдөг байна. Ингээд өөрөөр хэлбэл оюутан ажлаа өөрөө олох юм бол хөтөлбөрийн хураамжинд дунджаар $450, спонсор компаниар олуулна гэвэл $600 төлдөг байна. Үүн дээр нэмээд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлж зар сурталчилгаа бүртгэл явуулсныхаа хөлсөнд тухайн орны зуучлагч компаниуд тодорхой хэмжээний хөлс авах эрхтэй байдаг. Энэ хөлсний хэмжээг Америкийн спонсор байгууллагаас зааж өгдөг гэж бусад орнуудын жишгийг харж бодтой бас хүмүүсийн төлбөрийн чадвар тохирсон үн тогтоохыг зөвлөдөг байна. Бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулагч байгууллагын туршлагаас харахад Оросын холбооны улсын компаниуд бүртгэлийн хураамжинд $160 орчим, румынчууд $100 орчим авдаг байна. Харин Монгол компаниуд бүртгэлийн хураамжийг дунджаар $1000 орчим үнэлсэн тооцоо гарч байна. Энэ нь зөвхөн нэг оюутнаас авах хураамж шүү дээ. Үүнийг нийт 1300 оюутанд бодож үзвэл асар өндөр тоо гарч байна. Гэсэн ч Монгол компаниуд хөтөлбөрийн бодит түүнийг нугалсантай тэнцвэс бүртгэлийн хураамж аваад хансангүй. Харин ч бүр амтшаад Америкийн спонсор байгууллагаар ажил олуулахаар оюутнуудын тушаас нэмэлт төлбөрийг завших арга сэджээ. Монгол компаниуд Америк дахь спонсор байгууллагад хандаж дийлэнх оюутнууд маань өөрсдөө ажиллаа олох болсон. Эсвэл манай компаниас ажлыг нь олж өгөх болсон тул нэмэлт төлбөр төлөхгүй хэмээн мэдэгдээд оюутнуудын мөнгийг авчихжээ. Мэдээж хэрэг ингэснээр тэдний ашиг орлого нэмэгдсэн ч тэд эргээд оюутнуудад баталгаатай ажлын байр олж өгч чадсангүй. Манай найзуудын дотроос гэхэд юм хуурамч job offer дээрсэн хүмүүс байгаа. Тэгэд цаанаасаа болохоор Open World компани хайрцдаг Wise гэдэг спонсор байгууллага нь болохоор тийм chair push-ийн ажлыг оюутнуудад хийлгэхгүй гэсэн тийм шаардлага тавьсан юм билээ. Тэгээд цаад компани хуурахын тулд BNB Parking гэсэн өөр тийм job offer-оор хүүхдүүдийг хилчинд оруулаад харин цаанаа очиод та нар chair push-ээр хийн шүү гэсэн тийм юутай нөхцөлтөө өөр явуулж исэн. Тэгээд манай найзуудын дотроос тийм хүүхэд байсан. Тэгээд очиод үзсэн чинь ямар ч BNB Parking гэдэг компани байхгүй. Зүгээр нөгөө хаяг нь бүр ингээд байж хаагдцсан. Тэгээ хаяг нь ингээд бүр банзаар хатцсан тийм газар байсан гэсэн. Тэрийг нь харсан гэж ярьжсэн. Chair push-ийн ажиллаа хийгээд гисэн. Тэгээ одоо яг chair push-ийн офисууд яг тэнд байгаа энэ байгууллага энэ дотор chair байдаг. Тэгээ энийгээ түрээсэж аваа өдөртөө ажилладаг. Тэгээд тэгсний дараа манай спонсор байгууллагаас надад мэйл ирсэн л дээ. Тэрэн дээр нь болохоор шинэ job offer явуулахгүй чиний програм чинь канселлаа шүү гэд надад тийм мэйл ирсэн. Тэгэхээр би энэ зурчлагч компани руугаа яриад job offer гаргуулж аваад тэгээд Spire байгууллага спонсор байгууллага руугаа явуулсан чинь чиний job offer тэмцэхгүй байна гэд надад тийм ирсэн. Тэгэхээр би гайхаад үгүй эн чинь би энэ 6 сарын 8-наас хойш Rolling Chair push-ээр ажиллаж байгаа би ингээ мэйл хийсэн чинь чиний job offer тэмцэхгүй байна. Дахиад 7 хоногийн дараа шинэ job offer явуулаа гэж надад хэлсэн. Тэгээд би зуучлагч компанитайгаар үгүй энэ job offer тэмцэхгүй байна. Намайг шинэ job offer явуул гэсэн job offer явуул гэдэг хэлсэн гэдгсэн чинь чи бидний явуулж байгаа тэр job offer-ш бидний явуулж байгаа job offer-ыг надад спонсор байгууллага руугаа явуулаа гэжсэн. Тэгэхээр би гайхаад тэр явуулсан job offer-ыг үзсэн чинь тэр нь болохоор BNB Parking гэдэг юутай нэртэй. Тэгэд яг хаяг нь болохоор энэ Rolling Chair хаягтай. Яг New York Avenue, Atlantic City, New Jersey яг энэ хаягтай. Эзнийх нь нэр нь өөр, гэсэн мөртлөө эзнийх нь утасны дугаар нь яг адилхан team job offer байсан. Тэгээ би спонсор байгууллага руугаа Atlantic City Rolling Chair-ийн ажил хийж гин гэж мэйл биччихээд одоо шал өөр BNB Park гэдэг тийм байхгүй паркийн одоо job offer явуулах айгүй сонир байгаа. Atlantic City хэмээх хот нь гэмтэргийн тоогоор Америк нэгдсэн улстай дээгүрт ордог. 1000 хүнд 132 гэмтэрэг ноогддог гэсэн тоо баримт байна. Atlantic City-д амьдарч буй 8 хүний нэг нь онц хэрцгий гэмтэрэг болон иргэдийн өмч хөрөнгийн эсрэг үйлдсэн гэмтэргийн зохиос болдог гэжээ. Холбооны мөрдөх төвчөөний мэдээнээс үзвэл Atlantic City-н нэг хүнд ноогдох хүн амны хэргийн тоогоор улсдаа тэргүүлдэг байна. Энэ хүүхдүүдийн байдал маш эрсдэлтэй байсан. Ягаад тэгэхээр Atlantic City, Virginia Beach хотуудад бол хүүхдүүд нэгдүгээр байраа хөсөлж авахдаа хамгийн хямд үнэтэй байруудыг хөсөлж авч ирсэн. Мэдээж мөнгөгүй болохоор хямд байр л хөсөлнө. Гэтэл хямд байрууд нь болохоор хамгийн гэмт хэрэг гардаг одоо тийм ядуу дүүргүүдэд байдаг.
Хоёрдугаар Атлантик Ситэд байгаа хүүхдүүд маань одоо тэр тэрэгэн дээр хүнээ суулгахын тулд тэр хүнээ одоо булаацалтаж бусад орноос ирсэн хүмүүстэй одоо бусад орны тэр тэрэг төрдөг хүмүүстэй бас булаацалтаж маргалдах, за бүр заримдаа зодтолдох асуудал гарч ирсэн. За тэр Атлантик Сити Виржиниа Бич гэдэг хот нь бол ер нь зөвхөн аялал жуулчлалын маягийн газар болохоор тэнд бол янз бүрийн хүмүүс за нэг зугаалж амрах гэж ирсэн. Тэгээд одоо мөрөдө тоглох гэсэн янз бүрийн хүмүүс цуглаж байгаа газар. Мэдээж энд хаач байдаг одоо тэр биеэ үнэлэх асуудал, тэр хар тамхи хэрэглэх асуудал мэдээж тэр хотуудад олон байсан. Олон байгаа. Тэгэхээр энэ нь бол бас хүүхдүүдэд маш муу үр дагавар авчирж байгаа юм л та. 6 сард Атлантик Ситэд хотод бас нэг үйл явдал болсон нь болохоор хүүхдүүд тэнд Таж Махал гэдэг казиногийн хажууд одоо хүмүүстэй зодтолцсон байгаа. Манай нэг бид нар угаасаа ингээ казино болгон дээр лайн цэцэгтэй нэг казино дээр нэг манай нэг банд лайнд байжсэн л та. Тэгээд тэр нэлээд удацсан жоо хууртай байсан. Тэгсэн чинь тэрийг одоо тэрэн дээр одоо харуудын хитэн тинс гэддэг одоо өсвөр насны хэдэн охтууд ирж одоо чейрмэрэн дээр суугаад яг тэдний хувьд бол 100. Бидний хувьд болохоор яг ажлын төлөө байгаа болохоор тийм хоромхон цаг мөчигчээс алдмаар байдаг. Тэгээд тэр охтууд үзсэн чинь манай хүн чейрнээсээ жоохон хөөж болгосон. За тэгсэн чинь тэд нар одоо манай залууг араас нь толгоорон зохиол шүлсээ нулимаал жигээл тэгэл ихсэн л тээ. Тэгэл бид нар за болохоо байлаа гэж бодлоо. Одоо жишээлбэл нэг лайнд манайхаа нэг дундчаар нэг 10 хүүхдүүд байдаг байхгүй 90 нийлээд. Тэгээ бид нар очсон л та бөөнөрөө. За тэгээ бөөнөрөө очиод юу болж байна яаж нэг л одоо жишээлбэл салах гал яг ихсэн чинь одоо манай нэг охин жоохон туршлагагүй юм ч угаасаа тэгээ цагдаа дуудна гээд уцаа барьсан чинь тэр охиныг шууд нэг хар одоо шууд ирээ зохиод авсан. За тэгэл тэр зохио эхлээл авсан чинь тэгэл тэрнээс хойш манайхаа угаасаа би өмөрх юм чинь тэгэл тэргээл манай монголчууд бол орж гисэн л тээ. Тэгээ тэр зодон бол нэг заа нэг үсрээд нэг 7 минутын л юм болсон бол хичгнээл явцсан. Тэрэнд бол аль талтай нэг сүртэй хохироогүй. Гэхдээ яг манай охтуудыг бол 90 бич ялгалгүй шууд зөгт юм байлээ. За 3 охиныг зөгсөн байгаа тэрэнд бол одоо за нэрийн дурдаад яах вэ? Тэр 3 охиныг бол бас толгоо за тэгэл хүзүү за тэгээ дагц магдруу нэлээ олон зөгсөн байгаа. За тэр охтууд маань их яг дотроо гэмтэл авсан байж магадгүй гаднаа бол нэг өнгөц гэмтсэн байсан. За тэр тажин зодон тийм юм болсон да. 7 сарын ихээр Монголын Эхлэн сайдын яамд бас нэгэн дуудлага ирсэн нь мөн л нөгөө сэтгцийн тургид тусламжаас байлаа. Энэ удаад нэгэн монгол охин тэнд хүрэгдсэн байжээ. Төрөчийн оюутны нэгэн ижлэр түүнийг бас тосно гэсэн хүмүүс нь тоссонгүй. Ингээд харин утагт бууж эд зүйлсээ алдаж аргаа бараад үүнээсээ болж гудамд хоногч сэтгцийн гүн хямралд орсон түүнийг эмнэлэгт тавиачсан байжээ. 21-нд Вашингтон ДС-д буугаад төгсөө гэдэг монгол залуугаар тосуулаад $20 тосуулаад тэгээд Грейхаундын автобусаар наашаа ирсэн байгаа. Тэгээд энд өглөө 6 өнгөрөөгөөд буусан. Тэгээд өглөө 6 өнгөрөөгөө буусан чинь нөгөө тосох хүн маань ирсээд тосоогүй. Уул нь анх Монголоос явахдаа болохоор ДС-гээс хүн тосоод автобусанд суулгаж өгөөд тэгээд буцаад яг би чи автобуснаас буухад чинь хүн тосноо гэж тохирсон боловч тэгээд ирсэн чинь энд тосох Виржиниа Бич тосох хүн маань намайг тосоогүй. Тэгээд нэг Орос нэг энд ажилладаг оюутнуудаа тосч исэн Оросын оюутнуудыг тосоод тэднэрт газрын зураг тэгээд энд амьдарч болох хямдхан байрны талаарх мэдээлэл тэгээд хямдхан хүнс авах боломжтой юунаас эндээс одоо үнгүй хоол авах боломж энтергээд тэднийг бичсэн тийм материал бэлтчихсэн оюутнуудаа өглөө тосдог. Тэгээд тэр ахта тааралдаад тэр ахын уцыг хэрглэж энд амьдарч байгаа монголчуудын хаягийг аваад тэгээд тэр ахаар хөргүүлж монголчууд дээрээ 6 сарын 17-нд визэнд ороод 6 сарын 18 шууд наашаа ниссэн. Тэгээ 19-ний орой энд буусан. Орой 8:30 гэхэд Нью-Йоркийн бодол дээр буусан. Тэгсэн чинь ямар ч тас жоох хүн байгаагүй, таних хүн байгаагүй. Харин онгоцон дотор танилцсан хэдэн Атлантик явах хүүхдүүдтэйгээ цуг буусан. Тэгээд таксины жолооч нар ингээд ирээд одоо та нар work and travel хийж байгаа юу? Танай компани намайг явуулсан гэд ямар ч танихгүй. Тэгээ та худлаарай даа та тэгвэл манай компани захирлын нэрийг мэдх юм уу? Утсыг мэдх юм уу гэхээр мэдэхгүй.
зүгээр худлаа бид нарыг хуурч авч явах гэсэн тийм хүмүүс маш их байсан. Тэгээд нэг таксинд бид энэ асуудлыг хөндөхдөө хариуцлагын асуудал хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр оюутнуудаас одоо зуурчилж тодорхой хэмжээний мөнгө аваад гэрээ хийгээд явуулж байгаа нэг Монголын компаниуд энэ Америкийн хэлд аваад ирсэн оюутнуудын аюулгүй байдал тэр гэрээний заасан үүргийнхаа дагуу тэдэнд энэ хөтөлбөрийн зорилгыг аятаа сайнаар хэрэгжүүлэхэд илүү юу хийвэ гэдгийг би энэ компаниудаас асуумаар байна. Өөрөөр хэлбэл маш олон тохиолдлууд байсан. Зүгээр л оюутан өөрөө билетээ аваад Америкийн хэлд авсан. Тосч явах хүн байхгүй, маш эрсдэлтэй нөхцөлд Нью-Йорк, Чикаго, Вашингтон, ДС хотуудад зүгээр л одоо шөнө заримдаа өдөр үүрээр ингээл ганцаараа бууж байгаа оюутнуудад юу тохиолдож болох байсан бэ те? Тэгэл энэ оюутнууд өөрсдөө ямар ч зааварчлага, ямар ч тодорхой мэдээлэл байхгүйгээр би хаашаа явах ёстой юм бэ хүн тааралдаал ингээд тусламж хүсэл ингээл явж гин. Тэр байтугай Вашингтон юунд Чикаго хотын онгоцны буудлын дээр одоо 2 хонсон тохиолдол Нью-Йорк хотын онгоцны буудлаас одоо олох газар олохгүй Атлантик Сити хүртэл таксидад $300 таксидад ирсэн тохиолдлууд хүртэл байж байна. Би тэгэхээр энэ компаниудыг та нар энд яаж хандж байгаа юм бэ гэж асуухад байгаа. Хамгийн гол нь бид нар энд та нар энэ асуудал хөтөлбөрт яаж санаад тэгэл захирлууд нь ирж байгаа юм Америкт. Гэтэл тэ нөхцөл байдал хүнд хэцүү байхад энийг шийдэхийн оронд л ямар нэгэн арга сам тэ өөрсдөө зөвтгсгүй эн чинь одоо болж л байгаа асуудал шүү дээ гэсэн байдлаар хандаад л явж байна. Prince World компанийн хувьд бол $1350 хөтөлбөрийг ор хэмжиж авсан юм байлээ. Тэгээд захирал Баяр Эрдэнэ хэлэхэд бол биднээс 240 гаруй оюутныг бол зуучилсан гэдэг тэгж хэлсэн. За мэдээж яг л эднэс яг л бус компанийн нэг айдал бол сурталчилгаанд бол мөнгө олох боломжтой, мөнгө олноо. Одоо зардлыг хэд дахин нөхнө гэсэн бас тийм сурталчилгаа ашиглаж ирсэн. За тэгээд бас л спонсор байгуулахаар баталгаатай ажил та нарт олж өгнө. За бас байрны хувьд бол байрчин бэлэн байгаа. Одоо их сайхан байр хоол ундаж одоо үнэгүй гэж хөртөлсөн. Зарим хүмүүстэй амссан байсан. За тэгээд бүхэл юм бас өөр байсан хүмүүсийг ирэхэд тэгэл ажлын саналыг маш олноор хуурамчаар үйлдсэн байсан тул хүмүүс нь ажилгүй хоцорсон байсан. Virginia Beach дээр бол бэлгүүн гээд одоо бас нэг оюутан залууг төлөөлөгч гээд нэрлээд тэгээд одоо тэндээ байлгаж ирсэн. Тэгээ энэ хүүхдтэй уулзахад бол манай компани бол энэ хүүхдүүдийн одоо юунд бол ямар ч буруу байхгүй. Биднээс Америкийн нэгдсэн улсын дээр элчин сайдын яамд биднээс ярилцлаганд орох гээд өдөрөө төлөвлөсөн байсан чинь харин элчингээс одоо тэр ярилцлагыг хойшлуулснаас болж одоо хүүхдүүд маань хоцорж ирсэн. Тийм болохоор одоо энэ хүүхдүүд ажилгүй болцсон. Ерөөсө 3-4 хоног хоцроод ирсэн чинь ажлын өөр нэг хүүхдүүд дафад хийцэн байсан гэдэг. Тэгж ярьж ирсэн. Тэгэхээр биднээс бол энэ ярианд бол итгээгүй л дээ. Тэгээд анх энэ Баяр Эрдэнэ захиралтай биднээс захирлаар харилцсан л да. Тэгэхэд бол эхлээд их л гой юм амлаж ирсэн бидэнд. Prince World компани гүйцэтгэх захирал Баяр Эрдэнийн бидэнд бичсэн захидлаас энэхүү захидлаа 7 сарын 19-нд явуулсан юм. Үнэн дээр бид Америкийн нэгдсэн улсад очиод хүүхдүүд маань ажилдаа бүрэн цагаараа ажиллаад дажгүй байх болно. Жаахан ядрах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл очсон өдрөөс нь эхлээд ажилд цуслагдсан. Цаг нь хангалтгүй гэх мэдээ Virginia Beach, Wisconsin, Dallas, Atlantic City, New Mexico зэрэг газруудаас ирсэн. Би Монголын Open World, Global, Youth Exchange зэрэг газруудын тухай сонссон. Тэд асуудлыг шийдэхийг оролдсон боловч эцэст нь дуусгалгүй хайсан юм билээ. Манай компани энэ тал дээр хатуу байр суурьтай зогсно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Би өөрөө хүнд муу юм хийх тун дургүй учраас үнэхээр сэтгэл шанажил сундаа. Одоо надад болон манай оюутнуудад хамгийн амин чухал хэрэгцээтэй байгаа зүйл нь ажил, амьдрах байр болоод байгаа билээ. Та хоёрыг бидэнтэй хамтран ажиллаж гэж уриалж байна. Баяр Эрдэнэ. Тэгээд тэр захиануудыг авсан дараа бол энэ хүн бол бас ч бас буруугаа хүлээж ойлгож байгаа юм байна. Энэ хүүхдүүд бас туслахыг хичээж байгаа юм байна гэж бодож исэн боловч дараа нь хүүхдүүдээс бидэнд өөр мэдээлэл ирсэн. Тэр сайн байцгаана. Жээ дээр гал болрох гэдэг хоёр хүмүүс та бүхэнд хандна. Тусалж дэмжих зорилготой гэх мэт зүйл ярин хуурамч байж болох мэйл, судалгаа, мэдүүлэг
уриалга гэх мэтээр үйл ажиллагаа